Зарим шүүгчийн дансанд сая доллар байсан шүү дээ. Сая доллар. Саяхны одоо хэдэн жилийн өмнө. Авгаа эхнэр хүүхэд нь натрат хийдэг тэр миний энэ натратын орлогоос сая доллартай болсон. 5 настай хүүхдийн дансанд 500 сая доллар байна. 500 сая доллар сая төгрөг. Өөрийнх нь дансанд 1 сая төгрөг, дээр нь 1 сая доллартай. Бид нар ийм шүүгчнэртэй шудраг осны тухай яриад яах юм бэ? Анхан шатны шүүгтэр 50,000 доллар, давзаалдах шатны шүүгтэр 100,000 доллар, хяналтын шатны шүүгтэр 200,000 долларын авилга авдаг гэдэг ийм яриа ингэ явчлаа. За эндээс харвал 350,000 доллартай бол хүн алж хүрээ талж хахуул авч хүснээ хийж болох нэ. Тэр нь Монгол мөнгөөр 840 орчим сая төгрөг. Ийм хэмжээний бэлтэй хүнд хууль үйлчлэхгүй гэсэн үг. Ер нь бол элбэгдэрч төрийн ихэнд гарснаас хойш энэ бүх завхрал ичгүүр сонжуур айц хүүцүүгээр ил цагаандаа гарсан гэж хувьдаа би боддог. Баримтуудыг дурдъя. Хамгийн анхны ичгүүр сонжуургүй илэрхий захиалгатай хийгдсэн шүүх хурал бол намрын энх хоёрыг шүүсэн хурал. Тэнд прокурор сагсаа яллагчаар суусан, цухас дурдвал ерөнхийдөө нийслэлийн өмчийг ашигтай ажиллууллаа гэдэл ял оноочсон хэрэг. Тэр тулгаж байгаа баримтууд нь гэж инээд хөрмөр. Бодвол утсаар ярьсан л байлгүй дээ. Ярьж л таараа гэх маягтайгаар яллаж байсныг бид харсан. Дараах ичгүүргүй шүүх хурал нь Ардс намын ахлах зөвлөх Лүмэдийн ганц нарыг шүүсэн хэрэг. Багнуур хувьсгал компани хохирогчоор оролцсон хэдэж түүнийг төлөөлж байгаа гэх нэг эмэгтэй яаж хөгөө хутгасныг мөн л бид харсан да. Тэгээд хоёр янзын үн тогтоочод зөрүүн үүсгэхдээ зэрэг өөр компаниас нэхэд сууж идэг. Зэ шахалтан л орсон шүү дээ. Хин шахтгий. Зэ шахалтан л орсон шүү дээ. Хин шахтгий. Зэ шахалтан л орсон шүү дээ. Хин шахтгий. За тэнд нэг прокурор хүүхэн байсан. Аймаар прокурор. Яллахын тулд яллаж байсныг бид харсан. Шүүгч нь эдэр. Мөн л алдагдaltaй шухуу ажиллаж байсан Багнуурын уурхайг түүхэнд нь анх удаа ашигтай ажилласан хэрэгээр ганц өхнөрт ял өгчихсөн. Хамгийн гудамжигтай дээдсийн энэ хэрэг жирийн иргэд өртөж ховирж байсан ба энэ хоёрын хэрэг дээр мөрөөрөө явсан сэтгүүлчид ганцгүй хэрэг дээр нягтлан бодогч эмэгтэй болон нүүр шуудаасан компани захирал залуунаар чирэгдээд ял авцгаачихсан. Ямар олон хүний амь амьдралаар тоглож байна гэдгээр шүүгч нар. Шүүхийн шийдвэр эцсийнх байх хуультай тул шүүгчтэй ер нь хэн марах вүлээ. Явж шүүгч нар л Монголыг хаанчилж байгаа нь эндээс харагдаж байна. Одоо яаж ч дэлчигнээд нэмэргүй. Учир нь том мэргүүдээр ажиллаж тухай бүрдээ тэр мөн шахан төгрөг авчихсан тэдгээр шүүгч прокурорууд захиалагчийн атгад орчихсон. Үгэнд нь орохгүй бол баримтаа дэлгүүлнэ. Ингээд л дараачихаа хэлмэгдүүлэлт үргэлжлүүлнэ гэх мэтэр эц төгсгөлгүй хэлмэгдүүлэлт урснаа да. Яг одоо явагдаж байгаа илэрхий дампуу шүүхурал бас нэг байна. Ноён уулын шүүхурал 34-өөс 35 удаа хойшлогдсноороо нэг төрлийн гинэсийн амжилтыг тогтоосон. Чухам яах гээд л ингэж эц төгсгөлгүй хойшлуулад байна вэ? Тухай бүртээ мөнгө авч байгаа л гэж харагдаж байна. За ийм байна. Товчхондоо шүүгчийг хэн шүүх вэ? Прокурорт хэн хариуцлага тооцох вэ? 350,000 доллар хармаалчихсан өч төчнөн авилгач нар дараагийнхаа дээр мулгаал ойрыг хийсээр явж байгаа нь Монгол улсыг бараг л мөхөж байгааг бид одоо мэдлээ ойлголоо. Улсын хурлын гишүүд ерөнхийлөгчөө энэ тогтолцоог нураахгүйгээр ардчлал хүний эрх гэж ярих нь бүхэл Монгол улс цаашид оршин тогтноно гэж бодоод чирэггүй. Захын хятад 350,000 бүхэл бүхлэгдэн сая доллар гаргаж чаддаг болсон хорвоо шүү дээ.